Хагас өдрийн өглөө 5:40 болсон байна. Одоо өглөөнийхөө йогийн ангиг заах гад бэлэн болох чинь ер нь балкон дээр гарч заавал өглөө үздэг. Өглөөний агаар бүр үнэхээр гоё байдаг. Тэндээс нар мандаж байна. Гэтэ манай хүүхд өөрчнөө жоохон ирсэн. Өглөөний йогийн анги тараад ажилттай байдаг учраас ер нь дандаа нүрээ будчаад тэгээд йогийнхаа хичээл рүү явдаг. Манай хүүхд сэрцэн халуунтай байгаа бүр дөрөвц ирсэн. Тэгээд одоо саатуулаад авч гарах гэж байна. Ямар ч машин хүртэл хөрөөж өгөх юм шиг байна. Хамтрагч Секу бит хоёр одоо ингээ вентер дуугаа явна. Зя манай хичээл болдог газар маань өглөө энэ номын санд хонхоос өглөөний агаар нар мандаа өглөөний агаар өмнө жаргал байдаг. Тэгээд энэ манай монголчууд номын санд ирдэг шүү дээ. Тэгээд бидний хэд хийж байхгүй зөвхөн бид нар байгаагаа номын санд ирдэг. Тэгээд өглөөний йог хийчихээр тэгэл тэр өдөртөө тэр чигээрээ л агуу гааз жаргалтай байдаг шүү дээ. Нөгөө офис бичлэг шиг санагдаад байна. Би хэрхэн ажилтдаг вэ? Надад яа тийг санагдчих. Би камерамен хийж байна. За аваа байна. Одоо энэ зүрх удаага тоолно. Хүш манай өмөрсөн байна. Аль болох ангийнхныхаа царайг оруулахгүйгээр яаж бичиж болохгүй юм бэ? Яа, манай боги. Бас орсон гэл. Яг хийсэн чинь нөгөө юм гэдгээ хүүхдүүд бас бах байх бол. Хийж сурсан гэдэг. За манай йога анги манд харсан. Тэгээд хагасан өдөр учраас бид нар явж кофе уух гэж байна. Тэр кофен дээр очиод жоохон хүмүүсээс юм асууя гэж бодож байна. Манайхан тэгтээ хичих баха жоохон. Хичиж магадгүй тэнд манай шижрээ харагдчихээн. 7 сартай. Хүн байна. За манайхан кофе руу явцсан гэж бодож байна. Очсон чинь хүн байхгүй л яг уу. Секо. Битэр кофе уучлаа явна да тий. Сая ангитаа үлдсэн байсан болохоор манайхан MS кафед очиж шít бид нар дандаа MS кафед ирж үтсэн л үстэй манайхан. Манай Монгол шопинг Wentworth дэх салбар байгаа. За тэгээд хин байна харцгаа. Өө сайхан бөөнөрөө сууж штэ. За та солонгосоос юу авчирдаг гэсэн бэ? Бүх төрлийн гоо сайхан гинэ. Бүгд яа харин тийм. За. Тэн фильтр агуу явсан. Наш амир царил гаргаж. Янз байна. Юу ярихгүй. Юу ярьж байна? Хамаа ярьж байна. Йога ярьж. Яа, тэжа кофе мо фогож эхлэх үү? Хотлоо хичээд байгаа. Би хичээд байна. Тэрүүгээр юм яаж би матнууд имжлэх хийгээд. Ингээ манай матнууд амар хөөрхөн байгаа зү. MS кафегийн талаар ярих гэжсэн мартсан мэлээ. За ингээд хүмүүсийн үлдээгээд явлаа. Яагаад гэвэл удахгүй би хүнтэй уулзах хэрэгтэй учраас аяга мартчих. Буцаад явж. Баярлалаа. Яса. За ингээд хагсан өдрийн орой болсон байна. Сайн нүрээ цэвэрлээд одоо унтах гэж байна. Өө за миний яхаа одоохон. Аав ханаа. Яа юм. За тэг влог хийхэд бол сте үнэхээр эвгүй байд юм. Имчилгээ хийх юм болчихсон юм байна. За.
баг жоохон хүчтэй аа. Яа хэцүү байна заадах. Одоохон тэгээд ер нь л охтуудаас юм асуухад эвгүй байд юм байна. Тэгээд дараагийн удаа арай жоохон туршлага суух бах гэж найдаж байна. Ямар ч гэсэн маш гоё өдөр өнгөрлөө чаленж. Гэхдээ миний жирийн явын өдрүүдээс шал өөрөөсөн. Тэгээд нэг буух юм уу? Жирийн явын өдрүүдээс нэлээд өөр хүүхэд ирцээрэл ер нь өнөөдөр тохиолдсон зүйлсүүд бол өөр эсэн ч гэсэндээ ер нь бол яг явгийнхаа нэг өдрийг бичиж үлдмээр санагдаад байсан. Хон ч гэсэндээ жоохон awkward бичлэг маань сонирхолтой бас санагдсан ч байж магадгүй тийм. Дараагийн удаа уучлаарай миний охин дараагийн удаа арай жоохон туршлагатай болох гэж найдаж байна. Яг миний нүүрний бронзер сайн хагарлаа. Бас уруулын будаг маань юм боллоо. Нөгөө монгол хэлэнд юу лээ аян сэтэрхий уурган хугархай байг гэж өрөөд нь штэ тий. Тэр өрөөлчин л яг энэ гэр дотор болоод байна шүү. За бүгдээрээ баяртай дараагийн удаа арай туршлагатай юм гэж бодож байна.